Үндэсний статистикийн орооны гаргасан мэдээнээс үзэхэд 2022 оны байдлаар насанд хүрсэн хүний дундаж хэрэглээ сар 657 мянга төгрөг гэж гарсан. 418,900 төгрөг бол ядуурлын шугам гэж тооцсон байгаа. Өнөөдөр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд 397 мянга төгрөгний хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран халамжилж байгаа асран халамжлагч 302,500 төгрөгний тэтгэмж авч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань бүгдээрээ нийлээд 147 мянга орчим мөнгө гэсэн үг. Энэ хүмүүс маань шууд ядуурлын төвшнөөс доор очиж байна. Амжиргааны төвшнөөс бол баруй 180 мянга төгрөгөөр доор очиж байгаа. Бид нар бол одоо хавчигдсан дундаж давхаргийнхныгаа ярьж байгаа нь хамгийн зөв. Дээр нэмээд хаягдсан энэ доод давхаргийнхныгаа яах вэ? Энэ дээр ямар бодлого барьж байгаа вэ? За 6% нэмлээ гэхэд ерөөсөө 17 мянга төгрөг нэмгэж байгаа. 17 мянга гэдэг бол өнөөдөр 7 ширхэг талхны мөнгө хүрэхгүй байна. Тэгэхээр энийг 30% нэмж өгөөч гэж би танд 47 гишүүний гарын үсэг зурсан шаардлага хөргүүлсэн улсын хурлын дарга, за байнгын орооны дарга нарт бүгдээрэнд нь хөргүүлсэн байгаа. Тэгэд энэ асуудал ерөөсөө орж ирэхгүй байгаа болохоор энэ дээр та яг тодорхой засгийн газар ямар бодлоготой байгаа вэ гэдэг шийдэ хэлж өгөөч. Манай улс алсын хараа 2050 Монгол улс төсөө урт хугацааны хөгжлийн бодлогынхоо 3 дугаар зүйлийн 1-р үе шатанд 2021-с 2030 онд нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлнэ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хүн амын эмзэг бүлгүүдийг бүрэн хамруулна. Зорилтод эмзэг бүлгийн өрх иргэний амжиргаанд хүрэлцгүй хэмжээний нийгмийн тусламж дэмжлэгийг үзүүлдэг болно гэж заасан байгаа. За тэгэхээр энэ дээр яг тодорхой хариулт авчаа. За ер нь Монгол улсын хэмжээнд ядуурл 27% байгаа. Тэр дотор хөдөө оронтогт 36%, зарим бүс нутгийн өндөр байгаа. За ядуурлын гол шалтгаан бол хавтгаарсан халамжаас татгалзаж яах гэдэг боловч үндсээр яг халамж хүртэх ёстой шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүд нөгөө зорилтод бүлэгтээ халамжийг түлхүү одоо боломж түвшинд хүртэл нэмэгдүүлэх. За одоо жишээлбэл хоолны талон өнтергээс ахуулаад үр ашиггүй багийн дарга нар хуваарлдаг нэртэй мянгат малччин энэ авчдаг энэ халамжийн бодлогыг одоо шинжил хийж хавтгаарсан халамжийг оновч зорилт бүлэгтээ шилжүүлж хөдөлмөр эрхлэлт болон зорилт халамжийн бодлого руу шилжих бодлогын эрс шинтгэлийг хийж байж энэ урт хугацаанд ядуурлыг тогтвортой бууруулж хүний хөгжлийн үнд суурийг дэмжих суурилах юм бэл. Ер нь ядуурлын төвшөнд их сус байдал бол одоо маш их байна Монголд. Ийм учраас энэ бүхний үр дүнд бол энэ халамжийн сангийн зарцуулалтын өгөөжийг нэмэгдэж зорилт хүсэгтээ хүрэхийн тулд юуны өмнө засгийн газраас хөдөлмөр эрхлэлт чадварчуулалтыг нэмэгдүүлэх, за ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг урамшуулсан бодлого хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтний дараах боломжуудыг нэмэгдүүлэх, за хүний хөгжил салбар дондын уялдаа холбоог хангах зэрэг ийм зохис бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр бол улсын хэмжээнд 100 хүн тутмын 27 ядуу хөдөө оронтогт 36% байгаа бол ер нь халамжийн нөлөөг бас хүүхдийн мөнгөнд итгэмж мэдээж халамжийн бодлого биш, харин яг халамжийн бодлого оновчтой болгох, нийт итгэвч итгэмжийн бодлого оновчтой болгох бодлого хэрэгжүүлж байна. Ийм учраас одоо сүүлд ярьж байгаа бид Абакир сайд бид нар энэ төсөвт оруулж байгаа өөрчлөлт бол ховжилж нэмэхээр бага итгэмжтэй улсууд одоо жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан улсууд одоо 380 мянган төгрөгөөс хуваар нэмэгдэхээр бага нэмэгдээд байгаа. Та 302 мянга төгрөгөөр амьдрч чадах уу? Энэ бол одоо хамгийн чухал асуулт. Яг гэвэл үнэхээр яг ингэж амиа зоогоож байгаа 100 гаруй мянган иргэн байгаа учраас, өрх байгаа учраас би энэ асуултыг асуугаад байгаа. Тэгэхээр одоо энэ хүмүүсийг би даблдад нэмж өггээгүй, 3 сая болгогээгүй. Эднэрийг ядаж амжиргааны доод түвшинд хүртэл нэмээд өгөөч гэдэг үүднээс 30% нэмж өгөөч гэдэг л хүсэлтийг тавьсан. Тэгэхээр өнөөдөр энэ Монгол улсад байгаа хүмүүс маань амьд явах эрхээ идэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг бол хит холыг харж биш өнөө маргаашийнхаа төлөө амьдарч байгаа хүмүүс. 10 жилийн дараа гарах үр ашиг биш, 10 өдрийн дараа гарах тэр үр ашиг л тэднэрт хэрэгтэй. Тийм болохоор энэ дээр та 30% нэмнэ гэдэг энэ бодлыг дэмжиж байгаа юу гэдгээ хэлээд өгөөч. Маш бага шүү, энэ тэтгэмж маш бага. За баясгалан гишүүнд хэлэхэд биш үү? Яг ингээд төсвийн бодлого хэлж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ төсвийг анх нийт иргэдээр чөлөөтэй хэлцүүлсэн. За төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдийн төсвийн хилцүүлэг болоод
та бүхэн дээр би орж уулзсан. Тэр үе та ерөөсөө 30% ирээгүй. Энэ асуудлууд чи 10-10%-аар 3 жил нэмээ явж исэн бол жигд нэмэгддэг. Одоо гинт бүгдээр 30% нэмэгдэхээр энэ инфляц чинь далхны үн чинь энэ долларын ханш чинь 4000 даваад нэмсэн биш тэр иргэдээ илүү дарамт болохоор ийм гинтийн өсөлтийг шахаад байгаа нь өөрөө харин эрсдэлтэй болж байгаа. Ийм учраас энийг анх төсөв өргөн барьж авах үед танаа хэлцүүлэгт орж байгаад би 2 удаа оролцсон. Энэ 30% яриад энийг яаж шийдэх вэ болцоог бид илүү ярих хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Тухайн үед бид бас танд энэ асуудлыг хандж хэлж ирсэн. Одоо 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд. За дараагийн хүмүүс асуултыг нь хугацаа шахагдаад байгаа учраас боломжгүй